Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлийн сэдэв хувь хүний хөгжил. Хувь хүний хөгжил гэдэг нь өөрийгөө бүх талаас нь хөгжүүлэхийг хэлдэг ба хүн амьдралынхаа туршид өөрийгөө хөгжүүлэх үйл явц юм. Өөрөөр хэлэх юм бол хүн аливаа нэг зүйлийг хүсээд түүндээ хүрэхийн тулд өөрийгөө дайчлан хүрч чадах хүртлээр өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг юм. Ингэж хөгжүүлснээр бид хүссэн зарснаа хэрэгжүүлж бодит болгож чадна. Өөрийгөө бүрэн хөгжүүлэхэд 24 цаг, 7 хоног, 1 сар, 1 жилийн хугацаа хангалтгүй бөгөөд өөрийгөө хөгжүүлэх үйл явц нь эцэс төгсгөлгүй үргэлжилдэг хязгааргүй хүсэлтэй адил юм. Хүн өөрийгөө хөгжүүлж байж амжилтанд хүрдэг. Харин манлайлагчид бусдыг хөгжүүлж байж амжилтанд хүрдэг. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд хамгийн эхлээд дараах 3 асуултын хариултыг өөрөөсөө олох нь чухал. Нэгдүгээрт би ямар чиглэлээр хөгжихийг хүсэж байна вэ? Хоёрдугаарт би юуны тухай хүсэж байна вэ? Гуравдугаарт би юуны тухай мөрөөдөж байна вэ? Үүний дараагаар өөрийгөө хөгжүүлэх ажлаа эхлүүлэх нь зүйтэй. Тодруулж хэлэх юм бол зорилгоо тодорхойлох, төлөвлөх, уншиж судлах, эрүүл амьдралын хэв маягийг хөвшил болгох, харилцах ур чадвар эзэмших, хоббитой болох, санхүүгийн бие даасан байдлаа олж авах, гадаад хэл сурах, өөртөө илүү ихтэй болох зэргээс гадна оюун ухаан, зүрх сэтгэлээ хамтд нь хөгжүүлэх нь зүйтэй юм. Хүний хөгжлийг түүний чөлөө цаг нь илэрхийлдэг. Тиймээс өдөр бүр шин зүйлийг олж нээж, баг багаар алхам малхмаар тууштай хичээж өөрийгөө хөгжүүлж өөртөөгөө ажиллаарай.